За идэвхтэй хэвээс идэвхгүй хэвийг яаж гаргах вэ гэдэг том хичээлээ орсон байгаа. За энэ дээр бол одоо бүгдээрээ үргэлжилж байгаа бүлгийн цаг дээрээ бүгдээрээ батжуулъя. Тэгэхээр энэ идэвхтэй бүлгийн цаг бол үүлийн эзэн, үүл, за тэгээд тусгатхуун гэсэн дараалтай байдаг. За тэгэхээр одоо үргэлжилж байгаа цаг дээр бид нар Joe is fixing your car Ж гэдэг нөхцөлийг оруулж орчуулна Жтэй цаг учраас. Тэгэхээр Joe чиний машиныг засаж байна. Үүлийн эзэн энэ үлийг өөрөө гардаж хийж байгаа учраас энэ маань идэвхтэй бүлгийн цаг. За тэгвэл одоо passive маань болохоор яаж үүсдэг вэ гэхээр одоо энэ тусгагдхуунаараа өгүүлэгдэхүүн хийгээд өөрөөр хэлбэл чиний машин гэдгийг өгүүлэгдэхүүн болгоод тэгээ араас нь үйл үн орж ирээд тэгээд бол одоо үүлийн эзнийг тусгаалan дурдаад ах шаардлагагүй тохиолдолд хэрэгэлдэг ийм одоо хэв гэж байгаа. За тэрэн дээр бол одоо үүлийн эзнийг заамаар санагдаад байвал баа өгтөртэй заана. Гэхдээ тэр нь тэндээ яадаг вэ гэхээр тусгатхуун биш тийм ээ. Байц гişүн болчдөг. Ер нь бол энэ идэвхгүй хэвийн цаг дээр бол тусгатхуун буюу хэнийг юу гэдэг асуултанд хариулагддаг гişүн байдаггүй. За тэгэхээр одоо энэ үйл үг нь болохоор заавал төбигийн ямар нэгэн хувилбар шургаж орж ирдэг. Гэхдээ идэвхтэй хэвийн цагийн үндсэн үйл үг нь ямар хэв шинжтэй байна. Яг тэрийг бол хадгалаад шингээгээд авчдаг. Тийм учраас одоо энэ дээр бид нэр чиний машин гэж бичээд араас нь бол одоо энэ үргэлжилж байгаа бүлгийн цагийн туслахыг бичээд is одоо to be дээрээ үндсэн үйл үгийнх нь ing-г аваад being гэж хэлээд тэгээ үндсэн үйл үг нь бол passive дээр дандаа 3 дугаар хэлбэр дээр байдаг учраас fixed гэж хэлнэ гэсэн үг. За тэгээд энэ дээр одоо хоёр үгтэй өгүүлэхүүн байсан бол одоо энэ дээр to be шруулаад ороод ирсэн учраас 3 үгээс бүрдэж байгаа өгүүлэхүүн болчдөг. Тэгээд is being fixed гэдэг. Тэгээ орчуулгахдаа бол эхийг нэцээхгүй туглын тураахгүй. За тэгээд энэ пассивынхаа гэдгийг ч оруулна. За мөн одоо үргэлжилж байгаа бүлгийн цагийн жив байна гэдэг нөхцлөө ч оруулаад орчуулчихна. Эхлээд 132-оор орчуулад үзнэ. Your car is being fixed now гэж. За тэгэхээр чиний машин одоо засагдж байна гэж. Хин тэрийг засаж байгаа сонирн биш шүү дээ. Заамаар санагдаад байвал яг by Joe гэд хэлнэтэй. Тэгээ одоо Joe-гээр засагдж байна гэж хэлэх чинь их сонирн биш. За дараа нь бол 312-аар бас орчуулж болдог гэж байгаа. Одоо чиний машин засагдж байна гэд. За аль нь илүү сонсголонтой байна тэрийг авчна. За одоо үүлийн эзнийг баа өгтөртөө заацсан байх юм бол бид нар харин заахын тялгал руу өгүүлэгдэхүүнээ хуургаж агаад идэвхтэй хэв рүү шилжүүлээд орчуулж бас болдог. Тэгэхээр чиний машиныг Joe одоо засаж байна гэд ингэж бас орчуулж болдог байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр 2 үг байсан одоо ингээ 3 үгтэй болчихж байгаа. Гэтэл өнгөрсөн дүргэлжижсэн цаг бол одоо to be was болоод тэгээд өнгөрсөн тодорхой хугацааны мөчлөг дотор эхэлсэн дуусаагүй байсан одоо үйлийг илэрхийлдэг учраас жив байлаа, жив байсан гэд орчуулждаг. This time yesterday өчигдөр үдээд Joe was fixing your car. Joe чиний машиныг засаад байжээ. Тэр засах гэдэг үйл нь эхэлсэн дуусаагүй байсан бахна шүү дээ. За тэгвэл энийг бүгдээрээ passive болох юм бол за this time yesterday өчигдөр үдээд гэж юм тийм үү? Өчигдөр үдээд чиний машин. За was-ыг туслахаар нь тавьчихна. Би дээрээ одоо энэ ing-га залгаа тавьчихна. Тэгээд үндсэн үйл үгээ 3 дахь хэлбэр дээр хуургаад тэгээд 3 үгтэй болгоод энийг бол шалгахад их амархан. Эхнийхийг нь ингээд бөгжлөхөд тухайн цагийн хэв шинж нь хадгалагдчихийдгийг. Тэгэхээр энэ дээр бол одоо үргэлжиж байгаа цагийн хэв шинж байна шүү дээ. Is-ээр туслаад ing авцсан. Was-оор туслаад ing авцсан. За ингээд солбоод бөгжлөхөд энэ дээр одоо үргэлжилж байгаа бүлгийн цаг одоо үргэлж байгаа цагийн хэв шинж байсан. Солбоод бөгжлөхөд passive дээр бол to be-гийн ямар нэгэн хувилбар заавал байна гэсэн. Тэгээд үндсэн үйл үг нь орж ирдэг гэсэн тийм үү. Ингээд passive нь ингээд энэ дээр хадгалагдчихдаг. Энэ дээр мөн адил. Одоо энэ дээр was being гэхээр өнгөрсөн үргэлжилж байсан цагийн хэв шинж being fixed гэдгийг дугуулахаар энэ маань passive шинжээ хадгалчихж байгаа. Тэгээд эхлээд одоо бүгдээрээ яг хөвөл энэ
гэдгийг оруулаад орчуулна шүү дээ. Өчигдөр үдээ чиний машин засагдаж байлаа гэж. Тийм үү? За тэгэхээр энэ дээр юу вэ гэхээр ингэж бөгжлөөд би ер нь зөв хийгээд байна уугүй юу гэдгийг шалгачдаг. Нэг сайхан ойлгоод авчих юм бол их амархан. За ирээдүйд үргэлжлэж байгаа цаг дээр this time tomorrow маргааш үдээд Joe will be fixing your car. Joe чиний машиныг засаад байж J-гээ оруулна J-тэй цаг учраас байж ах болно гэд. За тэгэхээр энэ дээр 1 2 3 үгээс бол өгүүлэх нь бүрдэж байгаа учраас энэ дээр бол 4 үгтэй болох ёстой. Одоо your car will be гэж туслахаа тавиад to be дээр ing-ийг залгаад үндсэн үгээ 3 дахь хэлбэрээр ургаад 4 болчихно. Ингээд харахад ирээдүйд үргэлж байгаа цаг харагдана. Ингээд харахад пассив харагдана. Тэгээд эхийн нэцээхгүй туулын дор ахгүйгээр жив байх тэгэгдэж байх болно гэд ингээд сайхан орчуулчихдаг байна шүү дээ. За тэгэл одоо энэ үйл эзнийг тусгаалan дурдах шаардахгүй тохиолдол бол хорвоо дээр зөндөө л байгаа шүү дээ тийм үү. Олон одоо машин засагдаж байна. Одоо байшингууд баригдаж байна ч гэдэг юм уу. Бид нар зөвхөн үргэлжлэж байгаа бүлэг дээр л үзэж байгаа. За тэгээд одоо энэ пассив дээр чинь одоо чинь 132-оор орчуулад актив руу шилжүүлж орчуулна гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл одоо чинь миний хинц хурах шүлэг нацагд оржоор бичигдсэн гэж ярихаар их онцгой байгаа үз. Тэгэхээр одоо энэ үйл эзний нацагд оржоор гэсэн байгаа тохиолдолд угаасаа л тусгатгуун гишүүнээс заахын ялгалын үг нь өгүүлэгдэхэн болсон учраас тэрийгэ заахын ялгал руу хуургаад миний хинц хурах шүлгийг нацагд орж бичсэн юм аа гэд идэвхтэй хэврээ бас шилжүүлж орчуулж болдог. Тийм учраас та нар одоо яг энэ загварыг авж байгаад тийм үү? Одоо Сарантвягийн дөө яг одоо бичигдэж байна. 2 байшин энд баригдаж байна. 2 houses are being built here гэдэг тийм үү? Тэгэхээр одоо энэ хин тэрийг бариад байгаа нэг чухал биш шүү дээ. Ийм тохиолдолд хэрэгэлдэг цаг гэж. За энэ ном бол одоо 5 хэл рүү орчуулагдаж байгаа гэж ярих юм бол this book is being translated into 5 languages гэх мэтээр одоо загварын аргаар бас батжуулаад авч болно. Одоо үргэлжлэж байгаа цаг өнгөрсөн ирээдүйн цагийг одоо пассив дээр хувиргахад яг л энэ зарчмаар баримтлаад явдаг байна шүү дээ.